Та яг одоо илүү өрөөсөгийг хүлээн авч сонсож байна. За ингээ өнөөдрийн дугаараараа гэр бүлийн аимшигтай хүчирхийлэлд өртөж байсан. За энэ хүчирхийллээс хэрхэн одоо амьд гарсан эмэгтэйн түүхийг ярих болно. За ингээ хэдүүлээ түүх рүүгээ орцгоё. Намайг Мелани Гонзалес гэдэг энэ бол миний нөхөртөө 37 удаа хутгалуулсан амьд үлдсэн түүх юм аа. Тэр намайг хутгалах үед би үнэхээр одоо итгэж чадахгүй байсан. Нөхрийнхөө ингээ нүд рүү харахад бол огт өөр хүн шиг тийм танихгүй хүн шиг санагдсан. Өөрөөр хэлбэл тэр бол яг л нэг тийм аимшигтай тийм монстр тийм аратан шиг байсан гэж хэлж. За ер нь бол одоо нөхөр нь бол бүрэн ухамсараа алдсан байсан гэхэд болно. Ерөөсөө л бол тэрийг бол харахад намайг ерөөсөө алчил гэж бодож байсан гэж. Тэр үед бол Мелани нөхрөөсөө гуйсан байна л да. За яг нөө хутгалаад байхаар нь за намайг битгий алаач. Энийг битгий хий тий. Хүүхдүүд маань унтж байна. Чи ингэж болохгүй. Хүүхдүүд чинь сэрээд ээжигээ одоо өгцөн байхыг харах ёсгүй гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүдээ бол одоо ямар хүнд байдалд орохыг чи бодоод үзээч гэж нөхрөөсөө бүр аргаа бараад гуйсан. За Мелани бол одоо Чикагогийн Humble Park гэдэг газар төрсэн юм байна. Нөхөртөөгөө ер нь бол танилцаад амьдраад 9 жил болсон. За одоо Меланигийн нөхөр нь одоо найзынхын дүүн л юм байна л да. За бид танилцаад 2 сарын дараа бол үерхэж эхэлсэн. Учир нь манай нөхрийн эгч нь одоо миний өрөөний хамтрагч байсан. Бид хамт амьдардаг байсан болохоор манай нөхөр бол одоо тийм надтай одоо уулзах гээд одоо далимаараа одоо эгчдэрээ үе ирдэг байсан. За амралтын өдрөөр бүр эгчдэрээ ирж хондог байсан. Тэгэл намайг эргүүлээл тэгээ байн одоо надтай уулзах гал ирээл тэгэл Netflix үзхүү энэ төр гээл айгүйх санал тавьдаг байсан гинэ. За ингээд бол одоо эгчдэрээ нөхөр нь ирэх бүрдээ л одоо ясан дээрээ те Меланитай уулзах гал Меланиг эргүүлэх гээд одоо ирдэг байсан. Тэгээд ингээ айгүй олон удаа Меланиг эргүүлээд байхаар нь тэрээр нэг өдөр зөвшөөрөөд тэгээд ер нь бол нөхөртөөгөө одоо уулзаж үерхдэг болсон. За нөхөр нь бол ихэнх үедээ хөөхөн тийм nice хандлагатай байсан гэдэг чинь. За манай нөхрийн эгч бид хоёр бол ер нь бол одоо сайн найзууд байсан. За одоо ч бол бид хоёр холбоотой байдаг. Ер нь бол хаяада ингээ холбоо барьдаг. Тэр хоёр танилцаад үерхэд удаагүй байж хаад хоёулаа байр түрээслэх гээд ингээ тусдаа гараад явсан юм байна. Байр түрээслээд за тэгээд нэг гэрт орсон цагаас эхлээд нөхрийнх нь бол айш бол хувраад зэсэн цохож гэлсэн гинэ. Нөгөө нэг хөөхөн нөгөө нэг nice харьцаатай залууч нь айгүй ууртай болоод уурлаад Меланитай бол ер нь жоохон ширүүхэн тийм тааламжгүй харьцаж эхэлсэн гин. За ингээд бол энэ хоёрын бол анхны хэрүүл яаж гарсан бэ гэдгийг ярьж байна. За энэ нөхөр нь бол за Мелани энэ уг яриандаа бол нэг тийм дэлгэрэнгүй бол энийг яриаггүй. Гэхдээ нөхөр нь бол өмнө нь гэрэлж байсан их нэртэй юм шиг байгаа юм. За бас хүүхдтэй л юм шиг байна. Тэрийг бол дэлгэрэнгүй яриаггүй. За яаж мэдсэн бэ гэхээр нөхрийнхэн экс эхнэр нь бол одоо нөхөрлөнд байн заалгадаг байсан гэж байгаа. За мөн хадам ээж нь гэсэн ер нь бол энэ нөхөрлөнд байн заалгаж ярьдаг байсан. За тэгээ энэ байдлаас бол Мелани бол үнэхээр залхсан байна. За ингээд нэг удаа нөхрийнхэн экс эхнэр нь залгахаар нь бол Мелани утсыг аваад ярьсан юм байна. Тэгсэн чинь нөхөр нь бол амар уурлаад, гашгараад, утсаа авч хан руу савж шидэж эвдээд гэртээ байсан жаста зургнуудын бүгдийг авч одоо газар эвдэж хэмгчиж хаглаа. Тэгээ гэрийнхэн хамаг юмыг буулгаж агсарсан байна. За тэр үед бол Мелани тийм анх удаа л одоо нөхрийнхөө нөгөө амар аврыг л одоо харсан байна л да. Ингээд шоконд ороод өө бурхан минь. За ингээд хоёулаа болий. Би одоо гэрлүүгээ явлаа гэж хэлсэн байна. За гэтэл бол нөхөр нь тийм ээ намайг уучлаач дээ. Тэ миний уур хүрээдээ энэ нөхцөл байдал бол намайг гэсэн үнэхээр галзууруулах төглөө. Энэ тэрэгэл Меланигаас гуйгаал ингээд аргацсан. За мэдээж бол Мелани нөхрөөсөө салаагүй. Дэрийг би бол одоо надад хайртай гэж бодсон. Би ч бас одоо түүнд хайртай юм бол би ерөөсөө нөхрөө сайн тал руу өөрчилж чаднаа гэж бодсон. Ер нь нөхөр нь үе тийм галзуу солиотой мэтэ айшилж хамаг юмаа эвдэж хэмгцснийхаа дараагаар дандаа л одоо тийм Меланигаас уучлалт гуйгаад миний буруу би өөрчлөгднөө би засарнаа гэл тэг Меланиг одоо битгий салаач дээ битгий яваач гэд гуйдаг байсан гинэ. Тэр болгонд нь Мелани одоо үргэлж уучлж нөхрөө өөрчлөгдөнө гэж итгэж тийм ээ энэ байдлаа бол энэ хоёр хамтдаа даван тулнаа гэж боддог байсан. За нэг удаа бол энэ Меланигийн машины одоо салхины шилийн бол хагалсан байлээ. За энэ зураг нь бол
гарч исэн бүр амар хаглаа хийсэн юмар цохоод. За тэгээд бас тэр салхины шилийн хаглаад энэ хоёр одоо хэрэлдэж явах үед бол нөхөр нөгөө баанныхын толийг гараараа цохиж хаглаад тэгээд тэр үед Мелани баанда байж таараа тэр толь хагарах үед нэг тийм жижиг шил тэрний нүд рүү нүсрээд тэгээ нүднийхээ ингээ дээд зохин ингээд нилээ зүсгдээ тэр шилэн толны хэлтэрхий зүсгдээ тэгээд нүднийхээ дээд зохин хүртэл хойд тавилж исэн гэж. За нөхөрдөө зодуулсныхаа дараа ерөөсөө л үргэлжил нөхрөө уучлаад хүлээгээл авдаг байсан да гэд өөрөө хэлж байгаа. За тэр намайг одоо зодсныхаа дараа ингээл өргөдөлтөө царай гаргаал те чи бол миний бүх зүйл би чамгүйгээр амьдрч чадахгүй гэж гуйгаал ингээл нөгөө аргаддаг аргаал хэрэгэлдэг байсан. За би нэг удаа ингээд хадам ээжийнхаа гэрт очиж гонсон. За тэгэхэд ингээд хадам ээжиндээ одоо очиж гонсон хамгийн анхны тохиолдол байсан гинэ Мелани нөхөртөөгөө хамт. За тэр хадам ээжиндээ очиж гонсон тэр шин намайг тэр бүр гараараа өчөж байгаад ингээд боогоод тэгээ багалзуурцсан гэж. За тэгээд миний ингээ амьсгал боогдоод ингээд орилж чадахгүй ингээд юу яагаад одоо амьсгал нь боогдох хүн чи мэдээж одоо тэр өчөөд байгаа тэр гарын тавилга ноцолдог шүү дээ. За ингээд хит хит удаа намайг ингээд цохоод бит хоёр бол ингээд зодтолцсон. Тэгсэн чинь ээж нь бол одоо ингээд чимээнээр нь сэрээд тэгээд тэр үед бит хоёрыг салгасан гэж. За энэ бол одоо манай нөхрийн надад гар хүрсэн хамгийн ихний тохиол байсан. Үнэхээр муухай юм да. Тэгээд ээжиндээ авчиж чад одоо зодно гэдэг чи юу гэсэн. За бид хоёр манай ээжинд бас хэсэг хугацаанд амьдрах болоход тэр одоо яг л тийм нохон гөлөг шиг харцаа гаргаал одоо нөгөө puppy dog eyes гэдэг байхгүй. За манайхнаар бол одоо юу гэмээр тийм гөлгнөө гэх юм уу бид нар чи энэ гөлцөөл гөлгнөөл гэлтэгдэн шүү дээ тий. Тэгэл нөхөр нь одоо тэр Меланигийн ээжинд очих үед айгүйх гөлцөөл Меланигаас гуйгаал нөгөө өрөвдөлтөө царай гаргаал тий. За хоёлаа нөгөө нэг зодоонуудыг хийснийг чи ээжтэй бити хэлээрээ тий. Хэрвээ ингээд мэдчих юм бол намайг юм хоёр талд сэтгцэн эмгэгтэйгээд хэлчихээ. Тэгээд хоёлаа ингээд амьдралынхаа төлөө амьдралаа босгохгүй бас ингээд миний өвчнээ гэдэг эдгийнхин төлөө тэмцэж буй хосууд шиг харагдах ёстой шүү гэж Меланид нөхөр нь хэлсэн баг. Тэгээд бид тэр сэтгцийн хувьд тийм өвчин тэр байхгүй л байсан баг. Ингээд энэ хоёр маань ерөнхийдөө бол байр түрээслээл нэг бол одоо Мелани ээжиндээ эсвэл одоо нөхөр нь ээжиндээ тэгэл ингээл нэг үе нэг ээжинд нэрэл хондог барьдаг юм байжгаад тэгээд хамтдаа бас нэг байр майртай болоод гарсан юм байна. За хамт амьдраад байртай болоод хоёулаа үргэлж хамт амьдардаг болоод ингээд 14 хоногийн дараа л одоо нөгөө нөхрийнх нь нөгөө солиотой ааш нь хөлж эхэлсэн байна. За тэр нөгөө түрүү ярьсан тийм машиныхаа шилийг хаглаад тэгээд нөгөө баанныхаа толийг хаглах үед одоо юу басан гээд нөгөө нүдэндээ юу тавилсан, оёо тавилсан үеийн үеэс эхэлсэн юм. За тэгээд бүр энэ айгүй муухаараа Меланиг шалан дээр дарж байгаа. Дээрээс нь одоо ингээд дарж байгаа. Тэгээд зодддаг байсан гэдэг. За тэр Мелани одоо хадам ээжиндээ амьдардаг байхад ч одоо үед одоо нөхөр нь ингээд одоо Меланигээр гар хүрдэг байсан. За энэ хоёр маргаддаг байсан. За тусдаа гараад ч гэсэн Мелани одоо нөхөртэй аяг зодуулдаг байсан. За тех бүр тэр мэдээж хадам ээжинд хэлж байгаа шүү дээ. За хадам ээж нь мэдж байгаа. Тэгсэн чинь аягүй муухай гэж байгаа байхгүй. Намайг зодуулах бүрд манай хадам ээж дандаа л хүүгээ өмөрдөг байсан. Тэр хэлэхдээ өө чи түүнд одоо хэсэг хугацаа өгчгөө түүнийг ерөөсө тайван байлгах хэрэгтэй. Тэр аягүй сайн хүн штэ. Ер нь жил бараг л те чамаас л болол тэр бараг чамайг байнга зодддаг үйлүүдийг сутгатай зүйлийг Меланид хэлдэг гэсэн гэж. За ингээд бол энэ хоёр бол нэг үерхэл явж байгаа шүү дээ. Ясам дээр хүүхдтэйч болоогүй гэрлээч байсан. За ингээд Мелани бол ер нь бол залхаад нөхрийнхөө энэ одоо тарын таниад те ер нь бол одоо салах гад ингээд ер нь жоо хөрж эхэлсэн юм байна. За энийг бол одоо нөхөр нь бол мэдчихэд Меланитай гэрэлтэй батлуулъя. Хоёулаа хурмаа хийе гэж хэлсэн гинэ. За ингээд энэ хоёр 2017 онд гэрлээд хурмаа хийсэн. За өөрөө ярьж ин л да. Би боддоо ингээд хурмаа хийгээд гэрэлтэй батлуулчих юм бол бүх зүйл сайнаар өөрчлөгдөх болов гэж бодсон. Тэгээд бол мэдээж зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр сайхан хурим хийсэн. Тэгээд бүр дээрээс нь хурим болохоос 1 сарын өмнө би бол одоо хүүгээ олцсон байсан. Жирэмсэн гэдгээ мэдсэн. Тэр хурим бол миний хувьд үнэхээр аз жаргалтай сайхан мөч байсан гэж. За ингээд бол хуримч дууссан. Мелани 3 сартай жирэмсэн болсон байна. За энэ хоёр бол дахиад өөр байрлал өөр шинэ байранд нүүж очсон гэдэг. Миний ажигласнаар бол нэлээд л их нүүдгэл байсан хоёр юм шиг байгаа. За ингээд Мелани 3 сартай жирэмсэн болсон байна. Анхны хүүгээ тээжсэн байна. За ингээд шинэ байранд нүүж ороод хурмаа хийцэн тийм ээ гэрэлтэй батлуулсан. Ингээд аль бие усны эхнэр нөхөр болсон. Үнэхээр аз жаргалтай байсан чинь нөхөр нь бол бүүм тий гинтл болоо Меланигийн хараар бол тавьж эхэлсэн гэж.
Нэг ийм үг үүдэн шүү дээ. Эхнэрээ жирэмсэн болох үед нөхрийнхэн чанар танигддгиймаа гэж. Ер нь бол жирэмсэн байгаа үед ирчүүд бол их төвчгөндөө шүү тий. Ер нь бол зан гардыг да. Жирэмсэн болгоход л одоо энэ хайчдیں۔ Тий гэсэн шиг л болдсон шүү дээ нэрчүүд бол. За ингээд тэр үед одоо нөхөр нь араар тавиал ер нь бол нэгч биш нилээд идуудаа гэж штэ. За араар нь тавиал ирэх үед бол Меланигийн дотор бол зүгээр л итгэл найдам өгсөн. Тэгээ угаасаа л ойлгомжтой үстэй. 3 сартай жирэмсэн багт тий. Тэгээ бит хоёр одоо өмнө нь хэрэлдээл хичнээн зодолдоол тэр намайг зоддог байсан ч гэсэн манай нөхөр бол хизээч миний араар тавьдаг байгаагүй. Тэгсэн чинь хурмаа хийлээ жирэмсэн боллоо. Тэр бол бүүм тий ерөөсөө бүүм л гэдэг байхгүй. Гинтл миний араар тавьдаг болсон. За мэдээж тэгээ араар нь тавиад баригдана. За тэгээд баригдах үедээ дахиад нөгөө нэг папи дог аяа гаргаал гүлгнөөл гүлэлзөөл тий. Тэгээд одоо Меланиг гуйгаал би чамгүйгээр амьдарч чадахгүй би чамгүйгээр өстө нэрээ бараг л нөгөө өхөн мөхөн нөгөө хохирогчийн дүр тоглоно гэдэг шүү дээ. Би бол чам чи явах юм бол би бараг өхөн мөхөн инээтрээ гээл. Тэгэл би төрөх гэж байгаа хүүхдүүдийн эцэг нь баймар байна. Би хүүхдүүдээ өсөж том болохыг хармаар байна. Бла бла гээл нөгөө л нэг өгнүүдээ хэлээд гуйдаг гэсэн гинэ. За ер нь бол ингээд энэ бүхэн чинь давтагтаал байгаа дахин болоо л байгаа. Мелани зодуулаад тий хэмлүүлээл гэр орныхоо юмыг ивдээл араараа тавиулаад ингээд л байгаа. Тэгээ үргэлжил дотроо бодохдоо тий би нөхрөө ерөөсөө өөрчилж чаднаа. Нөхрийнхээ энэ авирыг би засч чаднаа. Нөхөр маань өөрчлөгднөө. Бит хоёр бол одоо ингээд эцэг их болцсон. За ингээд гэрэлсэн хосууд шүү дээ л гэж дотроо бодоод идэгсэн байхгүй. Өөрийгөө хураал яваад идэгсэн. За ингээд энэ хоёр маань Флорида руу нүүсэн юм байна. За тэр үед бол одоо яг ковидын үе таарсан гэж байгаа байхгүй. Яг ковид гараад хөл хорионд орсон. За энэ үе бол миний амьдралын хамгийн муухай үе байсан. Тэр ерөөсөө дахин намайг зовоосоор л байдаг гэсэн. Үргэлж намайг хэмэлдэг байсан. Тэгэд би бол одоо тэр ковидын үед нөгөө хайшиж явчих болохгүй. Тэгээ бааныхаа өрөөнд ороод айгу хуйлдаг байсан санаж байна. Тэгээ ковидын хөл хорионы турш тэр намайг одоо тэгээ Флорида руу чийл нүүж ирээ гэсэн бидтэй гээд намайг дандаа буруутгадаг байсан. Тэгээ ядж байгаад бит хоёр тухайн үед хоёулаа ажилгүй байсан. Байн хамттай байдаг гэсэн. Ерөөсө 24/7 гэж байгаа байхгүй. Байн хамт байдаг байсан. Тэгээ энэ надад бол одоо бүрч хэцүү байдаг байлаа. Тэгээл хамт байх болгондоо тэр намайг хэмлээл элтэвдээ дээр одоо доромжлоо байнгын тийм дарамттай байдаг гэсэн гинэ. Тэгээд Мелани арай гэж нэг ажилд ороод бас нэг ажилтаа очиод хүн чинь нэг хэсэг хугацаанд нэг тустай байна үстэй нэг ажилдаа явна тий. Ингээд тэр үед бол надад тест арай дээр байсан. Ингээд одоо байсан газараа бит хоёр ингээд нэг жил амьдраад ингээд Порт Ричи гэдэг газар руу нүүсэн гинэ. За энэ Меланигийн ээж аа хоёр нь бас ер нь хоёулаа бол одоо амьд байдаг. За гэхдээ салцсан юм бэлээ. Бас салцсан одоо аав нас нэг найз хүнтэй болцсон, ээж нас нэг одоо бойфрендтэй болцсон. Тэг ингээд яг хуу тэгсэн атлаа ингээд хоорондоо холбоотой л байдаг төрлийн хүмүүс юм бэлээ. За ингээд Меланигийн эцэг их нь бол одоо Тампа гэдэг газар амьдардаг байсан юм байна. За Меланигийн одоо яг төрсэн ээж нь бол үргэлж Меланитай холбоотой байдаг. Ер нь бол ээж маань намайг ингээд холбоо тасраад 2 хоногт л миний араас ирэл сурал болдог. Ер нь тийм төрлийн одоо зантай хүн гэх үдэ гэдэг ээжийг ярьж байгаа. За тэр хоёрын нүүж очсон тэр Порт Ричи гэдэг газар нь за Меланигийн ээж хоёрын амьдардаг тэр Тампа гэдэг газараас 1 цагийн зайтай машинаар явхад одоо 1 цагийн зайтай газар байсан гинэ. За тийм болохоор ээж маань одоо үргэлжил манахаар ингээд орж гараад байх боломжгүй байсан. Одоо нэлээд хол байсан гэсэн санаа юм байна л да. За тэгээд Мелани ч бас ингээд гоё мөрөөдлийнхээ ажилд ороод одоо менежментийн чиглэлээр ажилд орсон гэж байна. За энэ бол миний мөрөөдлийн ажил байсан. Би бол хүссэн ажилдаа орж чадсан тийм ээ. Ингээд тэр үеэс л би өөрийгөө үнэлэх үнэлэмжийг мэдэрч эхэлсэн. Тэгээ нийгэмд ороод цалин мөнгө аваад ингээд би бол одоо илүү ихийг хүртэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Учир нь миний 3 хүүхэд маань надад байна. Миний хүссэн ажил маань байна. Би санхүүгийн хувьд одоо хараат биш те ингээд цалингаа авч чадчихээн. Ингээд ажилдаа би бол ингээд дуртай байсан гэж хэлж байна. За гэтэл бол миний амьдралыг ингээд сүрүүлээд исэн нэг зүйл байсан. Тэр бол мэдээж нөгөө солиотой нөхөр. За нөхөр нь яг шинэ жилийн баярын үеэр бас одоо Меланид уурлаад хэрэлдээд гэр орныхоо хамгийн юмыг эвдээ сүтгэцэн гинэ. Мэдээж л одоо нөгөө шинэ жилийн сайхан ширээ мэрээ зассан лээсэн баг л та. За ингээд Мелани бол ер нь бол дургуун нүрээ шууд цагдаад утцсан юм. За тэгсэн чинь цагдаагийнхан ирээд таны нөхрийг баримтлах шалтгаан байхгүй байна. Тэгээ нөгөө биед нь гар хүрээгүй одоо өөрийн зодож нүдээгүй учраас тэгсэн юм шиг л ингээд цагдаа нар яваад үсгэж байна. За тэр цагаас хойш ер нь бол би бол ер нь одоо болийл гэж бодсон. Тэгээд ингээд салах хөрөгдлөө гаргаад салах шийдвэр гаргасан нь бол нөхөртөө хэлсэн юм байна. За энэ нь бол одоо түүнийг ерөөсө галзууруулах төгсөн. Ерөөсөө л аимшигтай өгөр ерөөсөө тий. Чи баг надад сална гэж үнэ тэрийг хэлээн болсон гэж. За Мелани бол өмгөөлөгчтэй холбогдоод ингээд уулзсан юм байна.
одоо нөгөө салах одоо бичвэрнтэй бүрдүүлүүлэх гээд. За тэгсэн чинь өмгөөлөгч бол надад тухайн үед их гоё чухал зүйлийг хэлсэн. Учир нь юу байсан бэ гэхээр бид хоёрыг хуулийн дагуу албан ёсоор гэрэлтийн баталгаа бүртгүүлээгүй байна гэж хэлсэн гинэ. Тэгээ яасан бэ гэсэн чинь тэр хурим болох үед одоо тэр сүмийн пастор бидний гэрэлтийн одоо баталгааны тэр бичиг баримтыг цааш нь явуулаагүй байсан. Тэгээд энийг сонсох үед бол надад үнэхээр сайхан мэдрэмж төрсөн. Миний мөрөн дээрээс маш том ачааг аваад хайчих шиг болсон гэдэг чинь. Тэгээ албан ёсоор бол одоо хуулийн дагуу гэрэлтэнд баталгаагүй л байсан юм л да. За ингээд инээтрээгээд явж барьж байгаа. За ээжүүдийн баярын өдөр болсон. Ээжүүдийн баярын өдрөөр бол дахиад бит хоёр муудалцаад хэлэлцсэн гэж. За тэр үед бол Мелани те за нөгөө enough is enough гэдэг шүү дээ. Өстөд нөгөө юм эцсийн шатандаа тулдаг да. За тэр үед бол Мелани нөхөртөө за ингээд хоёулаа дуусгая. Би одоо дахиад ингээд хэрүүлэхиймээргүй байна. Чамтай тэмцэлтмээргүй байна гэж хэлсэн юм байна. Тэгсэн чинь нөхөр нэг жоохон тийм дадгануур залуу байсан юм шиг гоо. Ер нь тэр яриа хэлж ярьж байгаа үгийг хараад ахна. Тэгсэн чинь нөхөр нэгсэн байгаа. Өө ингээд дуусгыг гинэ. За би угаасаа Чикаго руу буцаад явна. Би дахиад хизээч энд ирэхгүй. Чамтай бас хүүхдүүдтэйгээ хизээч дахиж уулзахгүй гэж хэлсэн юм нөхөр нь. За тэгэхээр одоо тэрний нөхрийнхээ санаагаар бол одоо Мелани энэ үгийг сонсоод тэг гуйгаал чи хүүхдүүдийн төлөө үлдээ чи нэтрээл гэж хэл байсан юм байна л да. Тэгвэл чи Мелани бол окей те. За окей би зөвшөөрж जैन чи яваал гэсэн юм. За ингээд энэ үгийг сонссон түүний нөхөр бол одоо анх удаа юу ч дууралгүй ямар ч хэрүүл хийлгүйгээр одоо тэгээ гэрээсээ гараа авсан юм. За ингээд Мелани бол тэр шөнө маш сайхан 50 унтаад юу ч гомшингээ байсан. Маргааш өглөө нь одоо 5 цаг 30 минутанд босоод ажилдаа явах бэлтгэлээ хийгээд тэгээд октоудаа сэрсэн үү одоо яасан болоо гэдэг ингээд шалгахаар өрөөрөө нь ортол пан нөгөө нөхөр нь охиныхоо өрөөнд суудсан чичирсэн нэг л тийм гачин байдалтай сууж исэн гэж байгаа. Яваагүй л байсан байгаа хгүй нөгөө балерин чинь. Тэгээ ерөөсөө би түүнийг үнэхээр надаас салаад явчаасаа ерөөсөө яваад өгөөсөө л гэж хүсэж исэн. Тэгэл за бит хоёр одоо ингээл салахгүй юм бол те нэг бол би тэрнийг ална, нэг бол тэр намайг алаад дуусах байсан гэж хэлж байгаа. За яг ингэж хэлсэн шүү. Би энэ дээр бол өөрөө үгийг оруулаагүй шүү. За охиныхоо өрөөнд нөхрөө ингээд харж байгааг хараад Мелани тийм нэг хачин тийм нэг аимшигтай тийм санагдсан гинэ. Тэгээ учир нь юу гэхээр нөхөнд нэг л тийм одоо хүний энерги мэдрэгддэж штэ тий. Яг хүн ингээд нэгнийг ингээд ойртохоор энерги нь мэдрэгдэж штэ. Нөхөр нэг тийм таг дуугаа нэг тийм хачин тийм чичрээ сууж байгаа нэг тийм аймаар нэг тийм хачин санагдсан. Тэгээ тэр үед бол надад амар төгшүүртэй тийм таагүй мэдрэмж төрсөн. Би ерөөсө бушгуул за ажиллага явах юмсан бушгуул явах юмсан ерөөсө цугтаачих гал байсан байгаа байхгүй юу гэж бодсон гинэ. За ингээд тэгсэн чинь тэр үед нөгөө охин нь сэрээд одоо аав руугаа тийм айцсан төгшүүртэй хараал тэгэл ээжээгээл хүрх юм тэгсэн юм л да. Тэгэхээр Мелани охиноо харагдаа зүрээ миний охин ингээд буцаад унт тэгээд ингээд охиноо харагдаад унтулсан тэр оронд нөхөр нь өрөөнөөс гараа ичсэн бэл хүүхдийнхээ өрөөнөөс. За ингээд нөгөөдөг чинь Мелани чинь охиноо унтуулаад доошо буусан нөхөр нь бол одоо бас доорлох хамтлалт бийсэн юм л да. За тэгэхээр Мелани аль болох одоо нөхрөө юу ачих гал холдуулчих гал ер нь л зүхтаачих гал байсан гэж хэлээ. Өөрөө бол ерөөсө гарааг үчил гэж бодсон. Гэхдээ хүүхдүүд нь 3 хүүхэд нээсэн болохоор ягаад ч хүүхдүүдийн нэг л тийм орхиод явчих чадахгүй ингээл яаж чадахгүй л үргэн атсан шалганд орно гэдэг чинь яг тийм байдалд оролцсон байна. За ингээд нөхрөө чи охиноо унтчих нэг хараад ирээч сая жоохон тэгээ хүрхэмт айгаад бас ирсэн байсаа гэдгсэн чинь нөхөр нь нөгөө шалгах гал явсан юм шиг. За ингээд тэр үед л одоо нөхрөө нэг л тийм муухай байгаа, нэг л с ิจ гтэй хачин байгаад байгааг л одоо нөгөө мэдрээд исэн л байна л да. Тэгэл Мелани аль болох одоо юу ч болоогүй юм шиг жоохон ингэж гэж бодож байгаа. За ажилдаа гараа явъя да гэж бодвол чи Чикаго руу маргааш явах юм уу? Тэгээд ээж хүүхдүүдийг одоо ирж авнаа. Тэгээд чи хүүхдүүдээ явахаас өмнө баяртай гэж хэлэх үү нэтрээгээл жоон ингээл яриад үтсэн байл да. Хэрүүл хийхгүй те. Тэгсэн чинь тэр бол одоо би чамайг ингээд амархан тавиад явуулчихгүй шүү гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр Мелани заал гэж хэлсэн байна. Тэгсэн чинь би чамайг амар их үзий яддгийг мэдхүү гэж нөхөр нь аюу тийм хэлснэ аимшигтайгаар ууралсан гинэ. Тэгээд нөхрийнхөө нүд рүү харсан ч ерөөсөө нүдэнд нь уур хилэн дүүрэн байсан. За тэгээд Мелани бол нөхрөө уурлаад нөгөө солиорол төвчгнөл эхлэнгүүтлэн за би ажилдаа явлаа. Тэгээд чамтай ингэж явах цаг алгаа одоо нөгөө ажлынхаа цаг болох гэдэг шүү дээ. Тэгээд ингээд Мелани нөгөө усныхаа савыг аваад гэрээсээ яг эргээд яг гэрээсээ гараад явах гэтэл яг нөхрийнхөө зангидсан гарыг харсан гэж байгаа байхгүй.
нөгөө нэг юм чинь нэг зурс гэдэг нэг өнгөцгөн харагдаж. Тэгэл нөхөр нь Меланигийн хамарлуу маш хүчтэй цогсон. Би энэ хамарлуугаа амар хүчтэй цогснаас санаж байна гэж. За тэгээд өөрөө бол одоо Мелани нөхрөөгөө нөгөө хамарлуугаа цохиулчлаа л гэж бодсон юм байна. Тэгсэн чинь нүүрлүгөө хутгалуулсан юм байна. Энийг ерөөсөө мдээгүй гэж байгаа байхгүй. Хүн чинь нөгөө нэг цохиулахаар амар манраал тэгээд яг тэр үедээ юу болоод байгааг мэддэггүй шүү дээ. За ингээд зүгээр л зогчлоо гэж бодсон. Тэгээд маш их цус алдаж эхэлсэн гинэ Мелани. Тэгээд өө чи миний хамрыг тэгээд хугалчлаа штэ. Ямар тэнийг юм бэ арайч дээ. Би ажилдаа явах ёстой штэ. Юм солиотой амтан бэ гэдэг ингээд Мелани хэлээд одоо бухимдаад тэгээд ингээд хамраа хугалуулчлаа гэж одоо бааны өрөөр нөгөө ороод нөгөө хамрынхаа цусыг угааж исэн юм байна. За ингээд угаалт уран цусаа угаагаад зогсож исэн чинь нөхөр нь араас нь ирээд за ингээд Меланиг одоо өчөөд нэг балер энэ аягүй өчтдөг байсан юм байна. Нөгөө өчнө гэдэг чинь ясам дээр одоо энэ тулааны төрлийн спортын одоо тэр нөгөө барилдаанчлуу тийм төрлийн спортод аягүй хэрэгэлдэг мэхэндээ орд юм билээ шүү дээ. Ер нь тэгээд эрэгтэй хүн эмэгтэй хүнийг явж ихнэрээ өчнө гэдгээр амар тэнэг ууз тий. Тэгээд нөхөр нь амар их Меланиг амар өчтдөг байсан байхгүй юу. Одоо тэгээд багалзууртна гэж ярихгүй л дээ энэ чи өчнө гэдэг нөгөө гараараа ингээд яаж байгаад тий. Тэгээ намайг өчөж байгаад байны өрөөнд цусаа угаагаад зогсож яхтан штэ араас нь гүүж ирээд өчөж байгаа дахиад цогсон гэж байгаа байхгүй. За ингээд Мелани бол нөгөө хүн чинь мэдээж өөрийгөө хамгаалах нөгөө инстинкт төрн тийм үү хүн зохиод нүдэд тахаар хүн чинь гараараа өөрийгөө хамгаалдаг ч юм уу буцаа тэр хүн лөө дайрах ч юм уу тийм үлдэхээр штэ. За тэгээ Мелани бол эргэж хараад бол өөрийгөө хамгаалсан байна. За ингээд эргэж харах үедээ л нөхрийнхэн гарт бол хутга байгааг анзаарсан гэж байгаа байхгүй. Тэгээд өөрөө нь хутглаад байсныг тэр үед л мэдсэн гэж байгаа. За ингээд ар нуруугаар ингээд битүү цус болсон байснаа анзаарсан. Тэгээд тэр намайг цохоогүй миний араас хутгалаад байсан юм билээ. Намайг өчөж жоод гэж хэлж байгаа. За ингээд бол хутгалууснаа мэдээд Мелани бол нөхрийнхөө хоёр гараас нь барьж авч байгаа. Нөхрийг амар байдаг чадлаараа хөргөч рүү түлхэж унгаагаад тэгээд тэндээс цухацсан юм байна. Тэгээд яаж л Мелани тэр үед нөгөө овь сувц өмссөн. Тэгээд өсгөөдөө гутал өмссөн байсан болохоор нөгөө хурданж гүйж чадахгүй. За бодвол энэ бариу нөгөө овьсын бариу бүгд шүү дээ. Тэгээд хурдан гүйж чадахгүй. Дээрээс нь цусан дээр хальтраад унтсан юм байна. Ер нь тэр үед хальтарч унаагүй тэгэл зүхтах боломжтой байсан л гэж юм л да. Тэгээ хальтарч унчаад босгоод хаалга руу мөсгөж байх үед нөхөр нь араас нь гүүж ирээд Меланиг чирээд дахиад цогсон баг. За ингээд Мелани хаалганы бариулаас зураад босгочтой яг хаалга онгоолсон юм байна. Тэгээд тэгсэн чинь нөхөр нь араас нь татаж авангуутлаа Меланиг чирж хаалганаас холдуулаад хаалгыг хүчтээс аваад хаацсан. За ингээд тэр үед бол Мелани ингээд доошо хараад хоёр гараараа ингээд тулаад унсан юм байна. Тэгээ тэр үед л одоо би өөртөө хэлж исэн. За Мелани чи одоо л босох хэрэгтэй. Тэгэхгүй бол чи эндээ үхнэ гэж өөртөө хэлсэн гинэ. За ингээд л нөхрийнхөө одоо нөгөө хутгатаа гараасан барьж аваад энэ хоёр чинь ингээд зодтолтол тэмцэлтэл хэлсэн байна л да. Тэгээд нөхөр нь амар байлаар завь Меланигийн нүүрлөнд хутгалах гэдэг ингээд чичээ дайраад исэн байгаа хгүй. Тэр үед би ингээд хоёр гараараа ингээд нүрээ хаагаад тий хүн чинь нөгөө нүүрлэн зохихоор нүрээ ингээ хаадаг штэ. Тэгээ хаасан тэгээ ингээ гарлуу аягүй хутгалсан юм байл л тий. За тэгээ тэр үед бол би одоо ганцаараа бас ингээ цухтаач болохгүй хүүхдүүдээ аваад яаж энэний гараас мултрах вэ? Хүүхдүүдээ би орхиод явж болохгүй шүү гэж бодсон баг. Өөр ханд нөгөө их хүн чинь нөгөө үхтэл үр харам гэдэг чинь хүүхдүүдээ л бодоод байсан юм штэ тий. За ингээд байжсэн чинь нөгөө Меланигийн хүүн за миний анзаарснаар бол Мелани 3 хүүхэдтэй юм билээ. За хамгийн том хүүхэд нь бол хүү, 2 бага нь бол ихэр охин байна гэж ойлгосон. За тэгсэн чинь тэр үед хүүнд босоо сэрцэн. Тэгээ өрөөнөөсөө гарч ирээд аав ээж хоёроо харж исэн гинэ. Тэгин штий хүүхдүүд нь тэр зодоонуудын жимээр сэржилгүй яах вэ? За ингээ хүүн хөөрхөн амт аав нь ээж нь яасныг хараад ээж нь бүр тустайгаа хутгалтцсан байсныг хараад хүүн хөөрхөн амт байдаг чадлаараа гүүж ирээд аавынхаа цээжнээс нь тэврээд бүх хүчээрээ аавгаа коридороос зочны өрөө хүртэл чирсэн гинэ. Одоо нөгөө ээжээсээ л холдуулсан байна л та. За тэр үед одоо нөгөө их хүний нөгөө совин нэг бид нар нэг совин төрдөг штэ тий. Тэгээ нөгөө хүүгээ энэ одоо хутгалчихвэ гэж хүүгээл нөгөө нөхөртөл хутгалуулчихвэ дээ гэж айгаад Меланиас гин тухай ороо шууд гүүж очоод нөхөрлөгөө одоо гүүж очингуудлаа гараас нөгөө хутгын салгаж авах гээд тэмцсэн гэж аахгүй. Тэгээ тэр хутганы ирнээс Мелани бүр шууд атгаад авсан гэж аахгүй. Хүүгээ хутгалуулахгүйгээд тэгээд энэ гарынхан энэ 3 хуруу за долоовор дунд ядам 3 хурууга амар зүсцсэн юм билээ гүн. Тэгээд нэг юм дунд хурууны юм жоох юм татамтгаач юм шиг арьсан айгүй эвгүй болцсон үргэ. Тэгээд тэр шарх нь бол одоо идэгцэн юм билээ л дээ. Тэгээд тэр хутганы ирээс барьж аваад хүүдээ битгий холд миний хүү битгий эндээс холд гэд хэлсэн билээ хүүдээ. Тэгээ хүүн бол өрөөргөө гүгээд явсан гэж байгаа.
За тэгээ охтууд нөгөө хоёр охин нь бас сэрээд хөрхөө уйлаад өрөөнөөсөө гарч ирсэн байсан. Тэгээд одоо нөгөө энэ Меланигийн хүүг Андре гэдэг юм байл да. Тэгээд хүүдээ хэлээд Андре хоёр дүүгээ өрөөнд нь оруулаад цоожлж байгаа. Миний хүү тэгээд тусламж дуудаарай гэдэг ингээд гашгарсан гэж байгаа. За хүүн ч гэсэн хоёр дүүгээ өрөө рүүгээ оруулаад цоожлоо тэгээд тусламж дуудахад гараа авсан юм шиг. За хүүн бол байшингийнхаа харийн хаалгаар гараад гүйсэн байна. За ингээд Мелани чинь бол одоо нөхрийнхээ гараас цухтаагаал байгаа байхгүй. Ерөөсөө цухтаах гал ингээд гүүхгээл нэгүүд нөхөр нь хойноос нь чирж аваад байшинд буцаж оруулаад ингээд ерөөсөө Меланиг шал руу савсан гинэ. Йоо. Би ер нь хэр аргийн л одоо аллага ярихад л гачин болдгоо юм да. Энийг ярихад бол надад нэр үнэхээр бүр өстө уйлчмаар юм шиг бүр ингээд хоолой зангираад аягүй гачин болоод их юм бүр. Ийм амар араатан байдаг гэж бүр амар тий. Тэгээд Меланиг заяа тэр нөхөр нь хоёр гараараа шал руу Меланиг шал руу савсан гэж байгаа байхгүй. За тэгтэн Мелани чинь нөгөө хоёр гараараа тулаад шал руу муусан гинэ. Хүн чинь угаасаа нөгөө нүрээ бэртэхгүй гэмтэхгүй гэж одоо гараараа л тулж байгаа юм шүү дээ. За тэгээд ингээд хоёр гараараа ингээд газар тулаад ингээд шал руу савчаад ингээд хөвтчихсэн чинь нөхөр нь хажууд нь ирэнгүүтлээ яасан гэж нүүрнүүд хутгалсан гэж. За ингээд Мелани бол за би энд ингээд өгөх юм байна. Ерөөсөө л энэний гарт ингээд дуусгах байл гэж бодсон. Тэгээд нөхөртөө тэр үед бол хандаад хэлсэн юм байл да. За ингээд чи яллаа. Тэгээд би одоо энд ингээд өгөх юм байна гэж хэлсэн. Тэгсэн чинь нөхөр нь Меланигаас энэ үгийг сонсно. Яасан гэж гараа атгаж жагаад миний хутгалсан нүд рүү нэг нүд рүү хутгалсан байгаа байхгүй. Ингээд хутгалсан нүд рүү 3 удаа хүчтэй цогсон гинэ. Тэгээ тэр одоо хаанаас тийм саваа авсан тийм модон саваа хаанаас авсан бүү мэд. Тэгээд нэг модон саваа гаргаж ирээд миний нүүлүү тийм толгоо руу одоо Мелани чинь доошоо хараад бас унтсан хэвтээлсэн байхгүй. Тэгээд ар нуруу руу толгоо руу тэр саваагаараа одоо зогсоо зайгүй гуйцсан гэж байгаа. Бэлэр садист юм би. За ингээл бол мань хүн бол ерөөсө босох тэнхэлгүй болсон байна л да. За ингээл ёстой нөгөө хонглын үзүүрт гэрэл гэдэг шиг яг тэр үед хаалганыхын цойж дуурах чимээ гарсан гинэ. За яасан бэ гэсэн чи хүүн хүрх амт нөгөө хөршөө дуудсан, хөршөөсөө тусламж гуйсан. Тэгээ хүүн хөрштөө ингээд үүдэнд байсан. Нөгөө байшингийн уртлын хаалга нэг Америкч нэг арын хаалга, уртлын хаалга гэлээд шүү дээ. За ингээд нөгөө хаалгын дотроос нь түгчсэн байсан болохоор нөгөө хүүн хөрштөөгөр шууд орж чадаагүй баг. За энэ үед л нэрэ Мелани босол зүхтаасан юм байна. Тэгсэн чинь нөхөр нь дахиад цамснаас нь зуурж аваад Меланиг цохиж орлохоор намайг явуулчихаа. Би зодтолтмооргүй байна. Намайг ингээ явуулчих төхөө гэж нөхрөөсөө гуйсан байгаа байхгүй. За ингээ хөршин ч одоо юу яагаад ирсэн хаалганы цаанаас харсан тий. Ингээд ихнэрээ яаж хутгалж, яаж зодож байгааг бол хөршин харсан байгаа. За мэдээж бол цагдаа дуудсан байгаа. За ингэж бодоод нөхөр нь бол одоо хөршийн үүдэнд нь ирчлээ гэж бодоод хайгаад сандарч эхэлсэн гэж байгаа байхгүй. За тэгэл одоо тэр зүхтаах гал одоо намаа тий машин дэлгүүр хааваа гэл ингээ миний машин дэлгүүрийг хайгаад байшинд хайж гисэн. За байшинд хайж гэлтэй Меланиг бүр тавихгүй байгаас тэр чинь Меланиг бүр чирээд тэ машиныхын дэлгүүрийг яасан чи юм гээд ингээд чирээд яваад байсан гэж байгаа байхгүй. Тэгээ тэр үед бол Мелани би ерөөсөө айхаач болцсон, юунд ч гуниглаагүй, ерөөсөө юу ч мэдрэхэ болж гисэн. Баг багаар би ерөөсөө ухаанаа алдаж гисэн, ерөөсөө өгчихсэн гэж Мелани хэлж ин л да. За тэгээд би одоо тэрэнд түлхүүр хайж байх үед нь тий би юм харахгүй байна нөгөө нүдрүүгөө хутгалуулсан шүү дээ ингээд дүүрэн цус алдаад ингээд нүүрлүү ингээд дүүрэн цус гоожоод би юм харахгүй байна юу яриад байгаа юм бэ гэдэг ингээд хэлсэн юм ээ. Тэгсэн чинь ингээд нөхөр нь ингээд сандраад тэр үед Меланиг бол тавьсан гэж. За ингээд Мелани хаалга руу явж байхад бол хүүн ингээд хаалга онгоолгоод гаднаас ингээд хаалга онгоолгоод цоочтой хаалгатай бол ингээд ноцолтой зогсож исэн юм байна. За Мелани бол хаалга дотроос нь онгоосон. За тэр үед одоо хүүн ээжигээ хараад ээжээ гэж амир тэгээ цочирсан гэж байгаа хгүй. Тэгээд бодоод үзтээ өчнөө ар нуруугаараа хутгалуулаад саваадуулаад нүүрлүгээ хутгалуулаад өчнөө цохиулсан эмэгтэй хүний царай ямар байх вэ? Тэгээд тэр хүүхэд нь ингээд шокнд орсон л байгаа юм л та. Тэгээд тэгэхээр нөгөө Мелани ч амир сандруугаад хүүгээ ээжүүгээ битээ хар над руу битээ хараад Андре над руу битгий хар гэж хэлээд тэгээд цамцаа бошуухан шиг тайлаад нүрээ ингээд нуугаад цамцаараа нүрээ ороосон гэж байгаа байхгүй. За тэгээд ингээ хаалгаа онгоолоо. Тэгээд миний хүү ингээ хоёр дүүгээ аваад ирээ гэд хэлсэн. За хүн ч гэсэн аягүй хурдхан хоёр дүүгийнхээ өрөөрөө гүйж ороо. Тэгээд хоёр дүүгээ бол авчираад тэгээд одоо бид дөрөв гэж байгаа юм л да. 3 хүүхдээ Меланитай. Тэгээд бид дөрөв бол одоо эцсийн хүчээ шавхаад энэ одоо байшингаас тэр аимшигын амтнаас ингээ зүхтаасан гэж хэлж. За ингээ мэдээж бол байшингийн гадаа хөршин байсан. Хөршинд бол одоо хэдээний цагдаа дуудсан, түргэн дуудсан байсан байна. За ингээл энэ үед л нэрээ тий Есүс нөгөө Америкч нөгөө Христний шүтлэгтэй шүү дээ тий одоо Христ миний нүдэнд харагдсан. Би бол өстой аврагдлаа гэж бодсон ёо гэдэг жоох тэр байшингаас гараад 3 хүүхдээ аваа гарах үедээ. За
За ингээд бол цагдаа нар ч ирсэн, төргнийхэн ч ирсэн байна. За мэдээж бол Меланиг бол цагдаа нар авч яваагүй. Энэ хүн чинь маш хүнд гэмтсэн байсан учраас төргнийхэн эмнэлэг рүү аваад явсан. Нөхөр нь бол машин авнаад цухтаасан. За эмнэлэг рүү явж явах үед бол Мелани тий би өөхөө би ингээд өөхөх юм биш үсттэй гэдэг ингээ асуусан. Тэгэхэд бол төрөний эмч бол одоо бид чамайг аварнаа Мелани бид одоо чадах бүхнийг хийнэ чи өөхгүй гэж хэлсэн. Тэгээ би бол ерөөсөө дахин асууж исэн гинэ. Тэгээ өөртөө бол би ингээд өөхөж болохгүй шүү гэж одоо хэлж исэн. Арай энэ одоо эмчнэр чинь нөгөө хамт хүнийг нэг тийм одоо сэтгэлийн яахгүй гэл чи өөхгүй амьд гарнаа л гэдэг шүү дээ. Тэгэл өөрөө бол амар их бодож исэн. Энэ бол миний хувьд амьдралын минь хамгийн аимшигтай одоо сэтгэл зовсон мөч байсан. Би өөхчгүй л гэж одоо айгүй тий санаа зовж исэн л гэж. Үнэхээр бол өөхийг хүсээгүй. Тэгээд миний бүх амьдрал миний нүдний өмнө бол ингээд зурсыг жирэлзээд өнгөрсөн л гэдэг юм л да. За ингээд өөхчгүй дээ гэж их зовж илаа. Тэгээд намайг өөхчих юм бол одоо хүүхдүүдийн мэн хэн харж хандах юм бэ? Хүүхдүүд мэн яах болж байна? Тэгээ ээж аав маань ах トゥ маань одоо ямар хүнд одоо байдалд орох болоо гэж бол бодож исэн. За ингээд эмнэлэгт очиод бол Мелани бол их олон удаа оюу тавилж хагалгаанд орсон юм билэ. За энэ хагалгаанд орж явах үед бол түүний хойд ээжтэй нь гэдэг юм. Тэгэхээр тэр нөхрийнх нь л одоо Меланигийн аавынх нь л одоо нөгөө суусан эмэгтэй юм шиг байгаа. My step mother гэдэг байгаа байхгүй. За тэр хойд ээжтэй нь бол одоо тэр хүүхдүүдийн асран хамгаалах эрхийн талаар одоо тэр хариуцсан ажилтан бол уулзаж ярилцсан юм байлээ. За Меланигийн хүүхдүүд бол мэдээж тэр хойд ээжтэр нь одоо байсан юм шиг байна. Ээж нь харж исэн. За ингээд Мелани бол хүүхдүүдийн асран хамгаалах эрхээ бол одоо ерөөсөө алдсан юм байна. За Америкийн уялжин бас их өөр шүү дээ тийм ээ. За учир нь юу вэ гэхээр тэр Мелани нэгт 37 удаа хутгалуулсан. Хоёрт одоо эмнэлэгт ерөөсөө маш хүнд байдалтай хэвтэж байгаа. За дээрээс нь хүүхдүүдээ удаа маш олон жилийн турш гэр бүлийн хүчирхийллийн маш хүнд нөхцөлд өсгсөн гэдэг шалтгаанаар бол хүүхдүүдийн ерөөсөө аваа авчихсан юм байна. Ингээд Мелани хүүхдүүдээ асран хамгаалах эрхээ алдсан гэсэн хууль ёсны дагуу. За ингээд Мелани бол одоо удаан хугацаанд эмнэлэгт хөвтөөд эмчлүүлээд нөгөө бүх шарх мархаа эдгээгээд ингээд эмнэлгээс гарах үед бол мэдээж хүүхдүүд нь байгаагүй. Ядаж одоо ээж дээр нь ч аав дээр нь хүүхдүүд нь байгаад Меланиг эмнэлэгт байхад нь эргэж очиод ингээд байсан бол мань хүний сэтгэл бас үе байх л байсан юм шиг байна л та. Ер нь бол хүүхдүүдээ л их боддог байсан байна. За ингээд хүүхдүүд мэй байхгүй байсан. Хүүхдүүдээ одоо асран хамгаалах эрхээ алдсан. Өөрөө ингээд маш хүнд байдалд ороод эмнэлгээс гарч байгаа үед амар уурн хүрсэн гинэ. За ингээд гэртээ эмнэлгээс гараад гэртээ ирж одоо хонох үедээ бол тэр зодуулж байсан тэр нэг өнгөрсөн тэр муухай үйл явдлын санаанд нь ороод амар айсан гинэ гэртээ ирэх үедээ. Тэгээ яг тэр шөнө ингээд орой бороо орж илээ. Гэтэл надад бол одоо тэр бороо орж ирснийг миний тарих ерөөсө бодохгүй байсан. Зүгээр л одоо тэр буцаж ирээд намайг дахиад алах гэж оролдох үедээ гээд бүх хаалгануудаа төвчсөн гэсэн цонхоор ороод ирэх үедээ л гэж бодоод ингээд амар төгсчихсэн гинэ. Тэгээ бас яг ээж хоёр нь ээж нь за нөгөө нэг бойфрендтэйгээ тий ээж нь яг Меланигийн өөрийн одоо биологи ээж нь одоо бойфрендтэйгээ ирээд хамт байсан юм байна. Тэгээд гарч гурлаа хоол унд идэггүй яах вэ гэдгсэн чинь Мелани бол угаасаа амар их ядарсан хоол идэх ямар ч тийм сонирхол байгаагүй. Тэгээд хоёр яваа би явахгүй гэд гэртээ үлдсэн юм байна. За ер нь бол Мелани бол яг хувь хүнийхээ онцлогийн хувьд бол ер нь хүмүүс дунд нэг байгаад байх нэг тийм дуртай биш юм байна л да. За тэгээд миний best friend хүртэл одоо намайг сайн мэднэ. Тэгээд би бол тийм амар найз байгаагүй гэсэн ч одоо тэр одоо ч надад хайртай хэвээрээ гэж. За best friend нь бол одоо нөгөө нөхрийнхэн төрсөн их чинь штэ. За энэ үйл явдал болсон ч гэсэн бол одоо их чинь тийм ээ дүүгэн өмөрөөд ингээд нийтрээ гээгүй юм байна. Ер нь бол Меланитай найзалсан хэвээрээ Меланигийн талд байгаа гинэ. За ингээд Меланик эмнэлгээс гарсны дараа хүүхдүүд нь байхгүй өөрөө ингээд маш их гоо сахнараа хохирцсан байсан. За ингээд нөгөө солиотой нөхөр нь бол мэдээж шоронд орсон байх л та. За тэр тухай бол огт ярихгүй байлээ. За ингээд бол Меланигийн сайн найз нь за тэгээд Меланигийн ээж аав нь хамаатнууд нь бол үргэлж одоо намайг тэд бол одоо сэтгэлээр дэмжиж надтай хамт байсан. Би бол одоо тэд нар тийм ээ окей одоо намайг ганцаараа үлдээчихээ би зүгээрээ гэсэн чи тэд нар бол хизээч намайг одоо орхиогүй гэд хэлж байна. Бүгд л одоо ээлжилж Меланитай хамт байгаа л гэрт нь байгаа сэтгэл санаагаа дэмжиж ингээд байжсаа гэд хэлж байгаа байхгүй өөрхий. За ингээд цаг хугацаач өнгөрсөн түүний шархч идгэлсэн. За нөгөө хуучин байшингаас бол нүгэд явсан юм байна. За ер нь бол явсан дээр л дээ. Ийм тийм сэтгэлийн тийм муухай хүнд шарх авчихсан тийм хар дурсамжтай газараас хүү ер нь бол явах нь бол ер нь их зүв байдаг гэж сэтгэл зүйчнэр зөвлөдөм байлээ. Тэгээ яагаад гэвэл тэр хуучин газараа байгаад хар дандаа тэр нь харагдаал хуучин дурсамжууд нь сэдрээд идэг. Таагүй одоо сэтгэлийн гэмтэл нь.
За ингээ Мелани бол хичээж хөөцөлдөж гүйж байгаад бол хөөхтүүдээ өөр дээрээ одоо авахтай асран хамгаалах эрхээ бол буцааж авч хөөхтүүдээ бол одоо өөр дээрээ аваад шинэ байшинд нүүж ороод ажилтай болсон. За энэ бол миний бол амьдралын хамгийн сайхан мөч байлаа гэдэг өөрөө хэлж байна. За ингээд би бол одоо яг одоо энд суугаад би бол амьдралыг одоо үзэн ядахгүй. Би хизээч одоо буцаж хэвэндээ орохгүй гоо сайхнаа алдсан ч гэлээ би бол уурлахгүй байна. Би бол энэ бүхнийг үзэн ядахгүй байна. Миний нүд хичнээн одоо хутглуулсан ч гэсэн миний нүд баг дээр ийм гимтсэн ч гэсэн би бол одоо миний нүд харж байгаа. Би ингээд толгойнхоо хэсэг газраа ингээд өсгөө болцсон ч гэсэн би энэ талаараа бол гомдлохгүй. Учир нь миний хүүхдүүд маань надтай хамт байна. Би одоо энэ бүх аимшигтай үйл явдлын дараа амьд байна шүү дээ гэж Мелани хэлсэн. За тэгээд гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл зүйн гэмтлийн дараах амьдрал гэж байдгаа. Энэ бүхний дараа чи хэрхэн яаж амьд үлдэхээ сурах хэрэгтэй гэж Мелани хэлээд 37 удаа хутгалуулад амьд үлдсэн одоо түүхийн гэсэн энэ ярилцлага дуусгасан байгаа. За ингээд та бүхэндээ хүлээн авч сонссонд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя. Баяр та.